Hi guys, өнөөдөр бол 2 дахь бичлэг. Гэтэ ер нь бол 4 дахь байсан. Яагаад вэ гэхээр өмнөх бичлэг дээр техникийн садлах гарсан гэдгийг ихэнх хүмүүс мэдж байгаа байх. Өмнөх бичлэг дээр хэлсэн байгаа. Тэгээд өмнөх бичлэг дээр юу болсныг өмнөх бичлэгээс нь л үзээрэй. Хүүхдүүд ихчд хүмүүсийн. За, өнөөдрийн бичлэг эхэлж байна. За, өнөөдөр юу хийх вэ гэхээр өнөөдөр хэдүүлээ гоё. Өмнөх бичлэг дээр бид аяраа олсон байсан. Одоо хэдүүлээ хүмүүсийн гэрд баг байх ёстой зүйлүүдийн нэг болохоор бид нар юу хийх вэ гэхээр хэдүүлээ мал аж ахуйтай болно. Тэгээд хоёрдугаарт энийг хийх. Одоо нэгдүгээрт мал аж ахуйтай болоод хоёрдугаарт хэдүүлээ тариалантай болцохоор ийм нэг санаа байна. Тэгэхээр чи хэдүүлээ улаан буудай байхгүй учраас эхлээд тариалангаа хийх хэрэгтэй байна залуусаа. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ тариалан хийцгээе. За эхлээд жоохон честэнтэй байгаа юм суулгая. Гэхдээ торч тавихгүй бол жоох юм биш. Торч бол герман жоохон зөвлөж гарваа. Энэ нь болохоор MCP байгаа шүү залуусаа. MCP Minecraft P байгаа. Тийм болохоор хар зэвсэг одоо нээдэр тийм байдаг гэсэн үг. Энэ бамбар түр авъя та. Түр аваад за одоо хэдүүлээ улаан болов юм. Аяндгаатан да. Хэдүүлээ ороо бас хөөрхөн өнгөтэй болгож байна тий. Цэгэр болчихсон. Ингэж гүйж явахдаа өлсчих юм байна. Гүүх юм бол өлсдөг гэж сонсч ирсэн. Тэгээ би жоохон дандаа гүйдгэлтэй тийм болохоор өлсөж байгаа юм шиг байна. Дандаа гүйж явдаг. Жоохон өнөөдөр юм шиг гүйхгүй. Зомби мах бидэнд. This энэ жоохон нөгөө өлсдөг амир адилхан харагддаг. Энд ойлгох. Хэдүүлээ залхуурч болчихтой болно. Залхуурч та нар бараг хүнтэй холбогдох юм уу гэж бараг асууж байгаа байх. Зарим нь тэгж бодож байгаа байх. Тэгээд хүнтэй бол холбогдно гэхээр холбогдох хүн олдохгүй байгаа. Тэгээд одоо би ингээд дөнгөж одоо дөнгөж 2 дахь бичлэг эхэлж байна. Тэгээд тэгчээд хүнтэй холбогдоод дахиад намайг хүн мэдхүү. Тэр талаасаа жоохон яагаад холбогдохгүй байгаа шүү. Тэгээд ер нь холбогдож болно. Тэгээд комент хэсэг дээр холбогдохгүйгээ бичээрэй заяа. Хэдүүлээ ороо. Түр янз янзын хөтөлөх нэ. За улаан бүдүүр хайтах болчихсон. Улаан бүдүүр өөр олтоо олно. Гэтэ намайг зарим хүмүүс мэдж байгаа байхаа. Намайг ч гэж яах вэ? Дүү бит хоёр мэдж байгаа байх. Гэтэ би уг нь одоо YouTube-руудыг өөрөө дэмждэг байхгүй юу? Өөрөө үзээд дэмждэг. Гэтэл ингээд өөрөө YouTube-ээр болчихно гэж ерөөсөө бодож байгааг үгүй. Ерөөсөө бодож байгаа. Амар сонирхолтой үйл явдал. Яна. Окей. За ямар ч гэсэн дахианы асуудал бол улаан буудын үйл бол амархан л дөө. Түлээ 20 улаан буудай. За дахиад болчихлоо. Гэтэ ер нь 30 болчихё. Nice. Oh my god.
Энэ юу юм ямар ч үснүүдээс гарч ирэх юм бэ? Би дандаа нэг тийм өөртөө үснээс гарч ирдэг гэж боддог. Тэр нь яагаад вэ? Яа, please дахиад нэг дөрөв. Тэгэхээр гурав. Please. Гурав. Энэ гураас гараад. Үй, улаан буутай нэг дахиад олох юм ч тоо. Би энэ дэсэн барах үлчил авлаа шүү дээ. За яад ч л хоёр хэрэгтэй. Тэгээд Саник please. Тэгээ бүх юм бол үлдсэн шүү. Бүх юм бол үлдсэн. Ороо шар болох уу, зинхэг болох уу? Няня хоол битэн байгаа ч гэсэн шараагүй байсан юм байна. Oh my god. Тийм биш дээ бид нар чинь. За яг ингэж тэгээд нэг тавиад нэг шаа. Энийг идээд тэгээд дахиад юм ахны сонирн баригдаад байна. What is this? Эмшин хажууд шүү. Тэр. Мэдгүй. Өрөө болж байна. Хэд өнөдөр бичлэгээ улаан буутай үр хайгаад дуусгалаа да бараг улаан буутай үр хайсаар байгаа тэгээд дуусгах юм байна л да. Тэгвэл өнөөдөр бол юмнуудаа олоод хайгаад тэгээд дуусгая. Ер нь бол улаан буутай үрийг олчлоо. Тэгээд би яг жоохон тоглоод ганцаараа бичлэг хийхгүйгээр тоглоод төмөр болоод тэгээд сав хийцэн байж заяа. Тэгээд бичлэг дээрээ дараагийн бичлэг дээр тариалангаа хийж эхлэв. Ингэж тохирлоо. За тэгэхээр өнөөдрийн видео ингэж дуслаа. Тэгээд бүгдээрээ дараагийн видеогоор уулзъя.